Нэг. За орж ирээ ширлээ түгээгээд өгөрөө тэгээд сүүлийн сар гарны хугацаанд дотор миний лайвч ерөнхийдөө Монгол Ардын намын алаан хятад зодоонуудтай хулгай дээрмийнхээ асуудлаас болж хэрүүл хараал болж байгаа талаар ярьлаа. Жохон арцнаал эрүүл байх болов арцнаал болов гэж харддаг хүмүүс маань хүртэл ингээд нэг туйлын шударгын туйл одоо ингээд шударгын туйл үннийг хэмжүүрмэт ингээд зандан шатрын хоёр эдрийг хараад ах юм. Олон бөөндөө бол яриад байгаа юм бол хууль засаглана, хуулийн дор амьдарцгаая, хуулиа засаглал, хуулийг хэрэгжилтийг хангадаг байял гэдэг байгаа шүү дээ. Тэрнээс биш хэн нэгэн сэлэмтэй нөхөр гарч ирээд бусдыгаа нухчин дарах тухай ойлголт болно биш. Энэ чөлөөт нийгмийн тухай ойлголт. Энэ арслан тогтолцооны тухай ойлголт. Мотескийн нэг засаглалын тэнцвэртэй байдлын тухай ойлголт. Жокер Жан Локийн эрхчлөөний философи гэдэг бүх юмтай ингээд зөрчилдөд байгаа үйл явц. Ялангуяа нарцнаалаар арай нэг эрүүл байгаа болов бас нэг юмд нэг нарцнаал ханддаг болов гэсэн хүмүүс маань ингээд бүр улаан цай юм галзуу юм яриад байгаа юм. Хууль засаглах ёстой, хууль засаглаж ээж энэ зүй ёсныхоо зам руу орох ёстой. Одоо тэгээ авилга хулгай дээрмийн асуудал ингэж их сөхөж байгаа бол энийг хууль хяналтын байгууллагын шалгадаг явдаг байх ёстой. Ялангуяа Санхүүгийн Амбатар бол 19 гэмт хэрэгтэн парламент дотор байгаагаар зарлж ялла шүү дээ. Өөрийгөө оруулаад 19 гэж хэлсэн шүү дээ. Тэгээд тэр 19 гэмт хэрэгтэн үнэхээр байгаа бол тэр гэмт хэрэгтэнгүүтээ прокурорууд нэрийг оруулж ирж татах хэрэгтэй. Тэгээд Монгол Ардын намын дарга байсан тэр 0 эрдэнэ гээд 5 жил Монгол улсын засгийг толгоосон нөхрийн хулгай дээрэм бол хэрэгс итэрсэн ба шүү дээ. Тэгээд тэрийг орлогоор нотолж чадаагүй байгаа энэ хүнээ эхлээд ингээд аваад яваад шалгах асуудлуудаа ярмаар байгаа юм. Тэгээ яг хүмүүс Монгол Ардын намынхан ингээд эвлэлийн юм уу байгуулахаар боллоо тэгээ бухимдаад л байна л та. Синдикатууд нь гарч ирэл уулзлаа тий. Синдикатууд гэж юу яриад байгаа юм бэ гэхээр дэрмийн толгойлогч нар шүү дээ. Толгойлогч нар цаад уг том боссууд нь гарч ирээд уулзаад ярилцаад ингээд асуудал шийдэж явах шиг байна гэж хүмүүс хараад бухимдаад л байна л та. Угаасаа л ийм болно шүү дээ. Энд ч үзэл санаа байхгүй, зарчим байхгүй тий. Энд чинь үнд зүйл байхгүй, үзэл баримтлал байхгүй нам чи ийм л шүү дээ. Эдгээр чинь хабрид коммунистууд байхгүй та. Төр дүмж авах нэрийн дор өөрсдөө хулгай дээрм тонол хийсэн. Тэгээд энэ хулгай дээрм тонол дээр алдчихж байгаа л үйл явдал шүү дээ. Тэгээд юу яах юм? Арцсан намч ялгаагүй өдр гэдэг юм дээрэмчдийн зодооныг ингээд манай арцсан нам бол үзэл санааны хувьд зөрчилдөөн бий болохоор л гарч ирдэг байхгүй та. Жишээ нь Халтмаагийн Батбулаг, Санхүүгийн Ганбаатар мэтийн юм мөнх ойсглоо идэрхсэн юм эрхчлөөний үзэл санаагүй хүмүүсийг л зайлуулахын төлөө тэмцэл болдог. Монгол арцсан нам дотор бол Женкогийн баг тэдний багийнхан бол яг Цахилга бат нэрийн доор тэ Цахилга баттай бай нэг гарт баймаа мангар юм ярьж гарч ирээд арцсан намыг бол яг ийм синдикатуудын бүлэг шиг болох гэж оролцсон. Тэгээ энийг бол талсан зогсоосон байхгүй та. Монгол Ардын нам бол анханасаа л ийм дээрмийн бүлэг ялгаатай юмнуудаа байна. Тэгээ энэ бол ямар нэгэн байдлаар юу гэдгийг төрийн хямрал болоод тийм зовлон болоод байгаа юм биш. Санжинбаяр гэдэг хүн Чимдийн Хөрлбаатартай бүгд л тэгээд л Монгол улсын төрийн хямрал болоод энэ бол айгүй хэцүү асуудал гэдэг. Гүн чи ямар төрийн хямрал болох шалтгаан байхгүй. Хулгай хийсэн хүмүүс хуулийн дагуу хариуцлага тооцоол явах асуудал. Эрүүл байгаа бол. Тэгээ эрүүл бус байгаа учраас эдгээр чинь сандарч гарч ир синдикатууд нь хуралдаж эдэр гэдэг юм болоод байгаа байхгүй. Тэрнээс Монгол Ардын нам гэдэг энэ дээрмийн бүлэг байхгүй болохоор Монгол төрх мөр хямраад балраад л эдэр тийм болоод ерөөсөй байхгүй шүү дээ. Тэгэхээр нэг илүү сайн ойлгож харж ухаарах хэрэгтэй болчихдог. Аливаа юм чинь нэг учир зүй тогтол гэж байдаг.
Энэ Монгол Ардын намын дээрмийн бүлэг энэ 35 жил арчилсан тогтолцоотой болсноос хойш чөлөөт нийгэмд нээлттэй засаглалтай болсноос хойш 35 жил дотор дийлэнх олонх буюу баг энэ 9 удаагийн сонгуулийн 7-д нь үнэлэхөө олонх болж засаглалаа штэ. Тэгээ энэ хулгай дээрэн болвол тэр үед нь зөндөөл ярьж хэлдэг байсан. Яг энэ 0-9-ний засагласан энэ үйл явц ингэж ямар хулгай дээрэн болвол Монгол улсад урд нь болж байгаагүй. Тэгээ бүр ирээ цээргөө болсон те. Намайг хэлж нохоогийн саах өгдөг шиг аашилж авирсан шүү дээ. Ийм болоод байна. Ингээд энэ чинь болохгүй шүү дээ гэл ингээл олон хүмүүс тайлбарлаж хэлээл яриад байсан. Олон хүмүүс энэний тухай ингээл бодит үннийг хэлээл ингээл тэнд ерөөсөө тийм эрүүл ухааны тухай ойлголт ерөөсөө байхгүй байгаа. Монгол улсын хувь тавилангийн тухай тэр бодох тийм болоо тэнд байхгүй шүү дээ. Хэн хэрхэн яаж хулгай дээрэм хийж өөрийнхөө тижээж байгаа тэр сүргээ хэрхэн яаж тижээх вэ гэдэг тийм л үйл явдал Монгол Ардын намын үйл явцсан шүү дээ. Одоо тэгэл зандан шатрыг нүл ухаанд шударгын туйл болгоол. Энэ хүн чинь 16 оноос 20 он хүртэл хамтал байсан. Хэрэглэл газрын дарга нь байсан. Их хурлын дарга нь байсан. Тэгэл бас хулгай дээрмийг гаргаж ирээд яриад байгаа үстэй. Тэгэд эн чинь Монголын төрийн муу Монгол улсын зовлон мовлон биш байхгүй да. Зөвхөн хуультай улс ч гэдэг бид нар чинь хуулийн дагуу ажиллаж хийх хэрэгтэй. Хуулийн дагуу ажиллаа хийх хэрэгтэй. Хуулийн дагуу асуудал руугаа явах хэрэгтэй. Тэгэл өнөөдрөөс эхлээд бас өмч хураах юм яриад идрээс ийм л юм ярина. Ахаад өмч хураагаад төр дүмч авч яах гэх юм бол ахаал хулгай дээрэм чинь энэс илүү хулгай дээрэм болно. Одоо хэдэн их 80 төгрөгийн хулгай хийсэн байгаа бол ахаад Мак хаан ч юм уу нэлээдэн компаниуд Центр Голд гэдрэгээд уулуурхын компаниудын хувийг авах асуудал ярина гэхлээ. Тэгээд тэр 34-өөс 51% авахаараа бидний татвар төлж байгаа бидний энэ асуудал Монгол улсын төсвийн тоогоо томрохгүй ерөөсө томрохгүй эдрээ улс төр дүмж авах юм бол энэ хулгайч дээрэмчжийн идэх тоогоо томорно уух шүлэн өтгөрнө бидрэх улам тоогоо жижигэрнэ идэх шүл маань шингэрнэ ийм л юм болно. Тэгэд ийм юм байгаад байгаа маа. Тэгэд нэг ялангуяа насцсан нам амгаа оглоод явж байгаа хүмүүс нэг ийм коммунистуудаас дээрэмчдээс нэгнээс нь шудраг явсмаас хүсдэг ийм мангар юм одоо болчул яасан юм бэ. Тэгээд тэрнийг ингээд өөрсөнд нь нийцэхгүй яг үнэн бичгээр тэр үнэнд бичсэн хүмүүсийг хяамчин болгоо мангалтаад хизээч үйл ах жишээ нь хямрахгүй шүү дээ. Хизээч тийм байхгүй энэ хүний дотоод итгэл үнэмшил дотор тийм байхгүй. Тэр энэ өөрөө юм зарчим байхгүй да. Тэгээ Монгол Ардын намаас ариун сайхан зүйл хүсэж байгаа хүмүүс бол сэтгцээ нэг жоохон шалгуулах юм уу яа гэх тийм чимэрл байгаа юм. Энэ төр мөр хямрах тийм үйл явц Монгол улсын ингээд хөгжил дэвшил гадаад бодлого балраад бид нар балраад малраад ах юм ерөөсөө байхгүй. Төсөө батлаад явдгаараа явна. Энд чинь 126 гишүүнтэй. Тэгээд 126 гишүүний хэдэн ч байдгийн тэг гэмт хэрэгт 19 гэмт хэрэгт холбогдсон бол тэдрийг өгөөж явуулаад тэгээд цаашаа л явна штэ. Тэнд бол төр бол ерөөсөө хямрааг өгдөг ахаад хэлчихээ. Анхааруулад бүр сануулад хэлчихээ. Тэгэд синдикатууд тохирцсон Монгол Ардын намын синдикатууд нь бол тохирцсон шүү. Одоо юу яригдж байгаа гэхээр одоо амар баясгалан их хурлынхаа гишүүнээс зүтгэлдүүлээ шалгуулна. Жилийн дараа за магадгүй жилийн урт хугацаанд жилийн дараа энэ хүн гэмт хэрэгтэй холбогдлогүй байна гэд улсын хурлын гишүүн болоод асар нэр хүндтэй цаашаа явна шудраг мудраг ямар юм гэдэг. Нойд эрдний бол ингээд мартагнах процесс руугаа одоо орцсон байна. Хүн болгоно орлогоо нотлох тэр хүний хулгай дээрмийн асуудлыг ярихаа болсон. Амар баясгалан руу анхаарал хандуулах болсон. Амар баясгалангаар туг дахих
Тэгээ энэ төрөлхийн мунхаг 0-ны толгооноос гарах юм биш л дээ. Жонхогийн толгооноос ч гардаг юм биш. Энэ бол ингээд нэг золионы ямаа бэлдсэн байсан тэрэнд нь ингээд явуулчих чам. Тэрэнд нь амар эсгэлээ өөрөө очиж орооцолдоод ингээд яваад гэж байгаа. Тэрнээс биш энэ хин нэг ингээд шорон моронд явааш тэгээ Монголд хууль дээдлэх ёс ингээд буцаж сэргээд мэргээд тийм болвол байхгүй юм. Тохон дээр цэцэгтэй байшин гişэ юм хийхгүй баталгаатай. Энэ бол хизээч хийхгүй ажил. Бодит үнэн болвол энэ. Яагаад гэвэл Монгол Ардын нам гэдэг чинь өөрөө дээрмийн бүлэг байхгүй да. Дээрмийн бүлэг. Ахаад хэлчихье. Дээрмийн бүлэг байхгүй да. Тэгээд синдикатууд нь хуралдаад амар эсгэлэн ингэж авч үлдэн оюун эрднийг мартагнуулж байгаад ингээд 0 эрднийг мартагнуулж байгаад ингээд хэрэгт холбогдлогүй мэтэр ингэж байгаад ингээд мартагнуулаад ингээд энэ хүнийг ингээд чимэг хүн шиг улс төрөөс холдуулчихна. 2027 оны ерөнхийлөгчийн сонгуулиар Зандан Шатар гэдэг хүн шудраг осны хэмжүүр болж гарч ирнэ. Үнний хэмжүүр болж гарч ирнэ. Авилгатаа тэмцсэн Баатар улс ийм жүжиг тоглож гарч ирж 27 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших. Ийм л юм бол зургацсан. Ванга шиг хэлчих тохирцсон. Бүгд тохирцсон. Тэгэл энэ хоёр тэнцээ би гэмт хэрэгтэнгүүтээ тохирдгоо гэл. Тэгэл тэрэнд нь уянгалаад ах юм. 0 эрдэнэ засгийн газрын хууль зүйн сайд болохдоо элдэн олно гэж орчоол тэр хэрэгүүдийн сөхөж яхад тэгээд намайг ингээд чимээгүй болгоцсон ингээд өөрөө гоншноод ярьж байгаа үстэй. Ийм л юм бодно шүү дээ. Энд нэг тийм ингээд хэн нэгэн шударгаасыг тогтоогоол тэгэл эрүүл болоод тэнд ингээд эх орн ингээд Монгол улсын эрх ашиг нэг тавигдаад иргэдийн эрх ашиг тавигдаад хууль дээдлэх зарчим яваал хуулийг хэрэгжээл гэдэргээд тийм байхгүй тохирцсон синдикатууд нуулзаа тохирцсон. Зүгээр нэг хэдэ золионы ямаанууд байгаа тэдрийг золигт гаргаал тэгэл ингээл болоо. Тэгээд би ахаад хэлж нэг жоохон арцнаад марцнаад өөрсдөө нэг эрхчлөөний үзэлтэй гэдэг байгаа хүмүүс та нар битээ хин нэгний гэмт хэрэгтний ялахын тулд битээ хууль бус битээ үзэл санааны мань эсрэг юм захиалаа дээ. Тэрийг дүүжилж ал хонгол монголоор чирмэр тэ эрхчлөөний үзэл санааны эсрэг явуулах Монгол дахиад махны машин битээ ажилуулах юм шаардаад байна. Энэ махны машин ажиллах юм бол хэнийч өршөөлгүй авч явна. Өнөөдөр бидсэн тэр 0 эрдэнэч чинь жонхууд чинь дургүй. Гэхдээ хэнийч хилмигдүүлж болохгүй. Энийг албан ёсоор нотлчээж явах хэрэгтэй. Нотлох хэрэг бол зөндөө байгаа. Жишээ нь Халтмаагийн батлах дээр Монгол улсын ерөнхийлөгч байхдаа Монгол улсын үндсэн хууль зөрчөөд Монгол улсын 2019 оны төсвийг барьцаалж агаад төмөр замын хулгай хийсэн шүү дээ хүн. Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газар төсөв захиран зарцуулж бүтээн байгуулалт хийх тийм субъект нь биш дээ. Монгол улсын засгийн газар тэр чинь. Тэгээ хууль зөрчөөд явсан. Энэ мэтлэн хуулийн юмнуудыг гаргаж иржээж нотлохоотоо баримттай юмар л явуулаарай. Хэн нэгнийг хилмигдүүлж, хэн нэгнийг хийс хэрэгээр явуулж болохгүй шүү. Тэгээ энэ төрийн хямралаас гарах чинь нэрийн дор ийм сүр дүүлэнтэй нэр өгчөөж Монголыг хоролт сүйтгэдэг тусан мөртөө нам шүү. Тэрийг дандаа санаж явах хэрэгтэй. Ерөөсө тусан мөртөө зам штэ, нам штэ. Мартаж болохгүй юм баггүй та. Монгол улсын энэ ирээдүйн энэ зүй тогтлын талаар ингээд ойлголтгүй хүмүүс ингээд одоо ингээд шудрагаас тогтоочдог гэл юм гинжин юм яриад байгаа. Энэ хүн төрөлхтний зүй тогтол чинь юу гэхээр хууль дээдлэх штэ, хуулийн хэрэгжилт байх хэрэгтэй. Тэгээд энэ дээрэмчдийг анхаарч энэ гэмт хэрэгтэнгүүдийг харж яахгүй бол аль аль нь гэмт хэрэгтэй. Тэгээд аль аль гэмт хэрэгтэнгүүдийг анзаарч харж яахгүй бол нэг махны машин төрийн махны машиныг ажилуулчих юм бол хэнийг ч өршөөлгүйгээр авч явна гэдгийг дандаа санах хэрэгтэй. Бидний гашуун түүх бий.
Тэгэхээр тэр гашуун түүхээ ерөөсөө мартаж болохгүй шүү. Тэгээ Монгол улсын төрөмөр хямраад, Монгол улсын засгийн газар хямраад, Монгол улс балраад тэр тийм бол байхгүй. Зүгээр л гэмт хэрэгтнүүдийн зодон алаа хятад зодонуудын л болж байгаа. Хэн том хүр зорих вэ гэдэг зодон даймжирч явсаар хагаад хэнийг одоо шоронд авч хийх вэ гэдэг уралдаан л орж байна. Ингээл ойлгож байгаа. За ганц хоёр коммент уншиж өгдөг. Багт. Ганц коммент өгч байгаа. Зоригтой зовлон шууд. За комментгүй тэгээд ийм болж байгаа хүмүүсээ тохирцоо та нар тэг мэдээж хамгийн сүүлд хүний ихтгэл найдвар хуурдаг юм байл уучлаарай. Тэгээд яг бодит байгаа зүйлийг тэг ялангуяа энэ эрхчлөөний үзэл санаа манаа яриад идэх хүмүүс битийн гэмт хэрэгтэнгүүдээс араа соёг нь ажилуулах юм хүсэж л та. Нэгнийг дүүжилж алуулахын тулд энэ машиныг ажилуулж болохгүй шүү дээ. Эргээд та нар өөрсдөө тэр махныхаа машинд орно шүү дээ. Хамгийн түрүүнд. Эсвэл жинкнээсээ тэр үйл ах махын маань хямарсан гэдэг байгаа гараад өөрсдөө та нар тэр тухан дээр эцэгтэй машин дээрэмжтэй тохирцсон юм уу? Үйл ахын хилээд байгаа тэр зарчим шүү дээ. Ерөөсөө зарчим байхгүй юу? Тэгээ энэ дээрэмчтээс нэг гэмт хэрэгтэнгүүдээс нөгөө гэмт хэрэгтэнгүүдээс нь ингээд сайн зүйл хүснэ гэдэг. Энэ бол тэнэглэл шүү. Энэ тэнэглэл адилхан л гэмт хэрэгтэнгүүд адилхан л хулгайч дээрэмчд тэгээд сүүлийн 10 жил Монгол ардын нам засагласан үнэлэхөө олонхоор 65, 63, одоо 68. Энэ бүх хулгай дээрэм нөгөө бүх зам ромор гэдэг шиг бүх зам духан дээрээ цэцэгтэй байшингийн дээрмийн бүлэг рүү очив хулгай дээрм. Энэ жил энэ 10 жил элбэг дөрж гэдэг хүнийг цовдлж үзүүллээ. МСС гэдэг компаниг цовдлж үзүүллээ. Тэр худалдаа хөгжлийн банкны Сахал Эрдэнэл гэдэг хүнийг цовдлж үзүүллээ. Цовдлж байгаа маань бол гэмт хэрэг хийгээгүй хүмүүсийг Вишинский онлоор тэр Вишинский гэдэг хүн чинь Сталины үед ерөнхий прокурор байсан хүн байхгүй да. Тэгэхээр тэр хүний тэр онлоор цовдлж үзүүллээ. Нийгэмд эхлээд гэмт хэрэгтэн мэд яллаад хүлээн зөвшөөрөл дараа нь ял гэж. Эзэн олдвол хэрэг нь олдно гэж. Эзэн байвал хэрэг нь олдно гэж. Яг ийм маягаар тэр хүмүүсийг яллах гэж явсан. Тэгээд би өнөө уртл бас контрастын талаар нэлээ ярьсан. Дараагийн лайв дээр би Арслан Монгол ардын намын ялгаа яаж ялгаатай байгаад гэдгийг тэгэхээр ярьж. Ер нь тэгээ Монгол ардын нам бол энэ бол улс төрийн нам биш шүү. Дээрмийн бүлэг. Энэ шууд дээрмийн бүлэг шүү. Мөн чанараа алдсан энэ нам биш. Дээрмийн бүлэг. Улс төрийн намд хамгийн түрүүнд үзэл баримтлал гэж юм байдаг. Энэ ардын намд бол үзэл баримтлал гэж байхгүй. Социал демократ үзэл баримтлал байхгүй энэ намд. Зөвхөн л коммунист суурьтай дээрмийн бүлэг. Тэгээд сертификатууд нь гарч ирж байгаа харж байгаа үстэй. Тэгээ ийм байгаа. За тэгээ өнөөдөр хоолойг өндөрлөө. Шеэрлээ түгээгээд өгөөрөө манайхаа. За яллаа.